За сайн байцгаана уу? За hi guys. За хоёлаа хаана хүрээд ирсэн байгаа лээ. За нөгөө нэг дамбын хийдэ энд үүдэг имлэг гээд ярьдгийн тэнд одоо ямар ч хүрээд ирсэн юм шиг дамбын хийдийн энд бол ирсэн хашаан дотор нь ороод ирсэн. Хашаад аваад ороод ирсэн байж. Хүмүүсүүдээс сухад бол хашаан дотроосоо харагддаг гэдэг яг энэ авирны хайж үзсэн. За ямар ч байсан нөгөө газар олцоод бичлэгээ өргөлүүлэх үү. Тэгээ. Hi guys. Энэ дамбын хийдийн хашаан дотор ороод ирлээ. Тэгээд энэ хашаан доторх бол ингээ хийд мийдүүд тэгээ нөгөө нэг хуучин сүмстэй яриад байдаг лөө юутай ч гэдэг лээ. Тэр юу болоод ашиглалтанд орсон юм буйны нөгөө нэг юуны дэлгүүр гэдэг л шашны дэлгүүр лөө. Тийм дэлгүүр болцсон юм байна. Тэгээд энэ дотор нөгөө нэг имлэг гэдэг нь бол хайгаад үзэхээр энэ хавьд тиймэрхүү том байгууламж болж юусаа алга. Тэгээ энт нэг ийм балгас байна. Доороо зойр морьтой. Тэгээ доторх нь цонх монхоор нь гэрэл тусгаад харахад эвгүй байж мэдхээр л юм шиг байна. Тэгээд энийг гэхдээ яг нөгөө имлэг гэдэгт бол бат итгэлтэй бол биш байна. Ямар ч орж сонирхъя тэгээд. Тэр имлэг чинь 2-3 давхар харагдацсан. Тэ. Ямар ч тэр зурган дээрээс харахад яг энэ авдал байдаг. Манай энийг орж үзчихэд тэгээд арай үүр цайчихгүй бол өшөөж байгаа шаашаа хай гэж бодож байна. Тэгээ энийг бол эпизод 8 гэхгүй зүгээр оруулчих. Тэгээ энд нэг юм том хийдийн орой шиг юмтай мөртлөө нэг бараг 3 давхар шахуу нэг юм барилга байгаа. Энэ имлэг нь байж байгаа цэргийн засварлаад ийм ажилтдаг юм хүн болгоцсон байж магадгүй гэж бодож байна бас. Эсвэл бол тэр имлэг нь энэ дамбын хийдээс өөр тийшээж байдаг юм уу нэг өөр газар байдаг гэж бас магадгүй. Тий. Ямар ч тач энэ барилга руу орж үзцгээе тэгээ. За энэ ч шүдүүл шатлавч да. Энэ цоочтой алга. Гэхдээ имлэг шашны газар цагдаа газар ураг сэвтээ муу нэрхтэл гэж ярьдсан байл хүмүүсүүд. Аргач өгөө охтөө. За энэ нөгөө нэг зойрн харагдах нь байх. Уцаар харагдахгүй юм шиг. Энэ доош орсон зойр биш. Тэг доош орсон зойр байгаа юм. Зойрлоо нэхэлж орох уу, байшинлоо нөрүүлж орох уу? Байшинлоо орчоод байж. За байшинлоо орчоод тэгээд зойрлоо нөр. За тэгтээ өнөөр яг нэг бичлэг хийх болохоор л хүүдэн болчих юм бас тэр гайхам мөртлөө. За шууд энэ хаалгах бол орчих та. Хаалгын дараалал чулуу тавьсан болтой. За. Юу вэ? Бас л огнов шорт өрцөн юм байна. Бодвол ламнар суудаг гэсэн болтой газар юм уу? Магадгүй. Эцэг энэ жижиг юм байна. Тэр хаалга. Ямар их огт юм бэ? Энэ зүүр мохор өрөө, жижиг өрөө. Ямар хогийн. Хаалгаар нь орчлоо гэсэн чинь энэ жижиг өрөө байдсан. За тэгвэл донгорхоо цорхоо цонх байна. Энийг хагас сайны бичлэг оруулж амжаагүй юм чи эпизодод оруулахгүй зүгээр нэмэлт дугаар гэж оруулчихлаа. Тэгээд энэ дандаа тийм үү шашны идэл юм байна. Ламнар сууж ном хурдаг. Лам нь гарч ирээ загнаад унах гэдэг. Угай даншаачлаад байгаа юм ингээл. Хог нөвшил хураагаа ийцэн байт юм байна. Энэ орж болохооргүй юм байл да битээ хаад. Тэр саяны зойрлоо нэг шагаад үзтээ. Би ийш нэг ороод үздэг. Ингээл өрж байгаа. Наац нэг аяр маяг авах шиг байна. Шилэнд нь боломжтой байхгүй.
Чи оруулаарай багтахгүй нөө. Биш битүү нөө мохор нь юу нэ. За. Бичлэгтэйгээ шууд ингээд орчоод ирэх үү. Мэж орох юм. Ийш шаагаад үзье. Битүү байхаар бол шал дэм ийшээ дахин дахин давж яваа. Чи нанаа гэж. Нэг гартаа гэрлөөрэй, нэг гартаа камера барих юм. Юу юм бэ? Хоорондоо үргэлжилсэн өрөөнүүд байдгүй зүгээр. Битүү юм Жижиг жижиг өрөөнүүд ах юм. Энэ бас л нэг битүү өрөө. Наад зөв хог навшаа ураад л өрөө юм шиг санагдчихсан. Тийм байна. Яг хөөцөж юм гэж шүү. За, өөр. Энэ юу? Наачаас нь чулуугаар давцсан нэг өрөөх. Энэ цаашаа орж штт. Онгорхоо өрөө олчлаа. Ямар гоё вэ? Хотын газарт нэг үнэндээ л барагдчихээн дөө мэн хоёр. Оо. Чааш штт. Энэ бас юм мохор. Сони юм. Сэп мэ. Иймэрхүү байна. Саний төлөв зайг шавж үзэх. Тэгээ. Энийг цаавар нь хоёлоо бүтэнд орчоо тэгээд. За энэ жижиг юм байвал бүгдийг нь үзүүлчихэл. Наачаас чаач төрөө. Нас чаач төрөө. Юу вэ? Юм харагддаг. Цанаас нь орж болохоор. Наачи саяны битүү өрөөнүүд илүү үр Цонхноод нь бүтүүлээ хийцэх. Энд нэг онгорхоо цонх байна да. Оо. Заман нийшээ зүтгэсэн. Сонирхож үзмээр санагдав. Хаана хонх дуурайд. Тэгэхгүй энэ хийдийн аренууд дээр хонх ойдтой салхинд нь хонхон дуурч байгаа. Энэ ийшээ явж явах шиг байх энэ өрөө. Би ийшээ шагаачаад иргөө. За. Мохор биш болол чамдаад за. За. Баа яс юугүй ч. За мэн чи хүлээж. Камера авах уу? За. Камергүй авчид ирэх үү? За камера авчид. За. За. Битүүл хогн хушаарт хүрсэн. Юм байна. За. Энэ бас л нэг юм жижиг өрөө. За тэр саяны тэр зайрыг хоёлаа очиж үзчих. За тий. Энэ өрөөнүүд нь хоорондоо холбогддгоо сонио. Тустай юм тий. Энэ хуучин яг ламнар л ном хордог байсан газар л юм байл. Энэ саяны ордог өрөө.
Энэ асуулын ялгааг нэг тийм өрөөлөг юм байна л да. Тэр имлэг бол мангар том имлэг шиг л Энэ харагдсан. л тэр имлэг нь биш яах вэ? Биш яах вэ? Тэр чинь Ийм 3 давхар амар жижиг том юм агаад имлэгч байна гэж дээ яах вэ? За тэр зөөлөн шахах гэсэн чи. За уушлаарай. Оо, nice. Зөөрч харин дэжгүй шүү. Пүү юу нэг өндөр юм бэ? Энэ бодог гэж юм юм. Энэ энд ингэж аргал маргал төлдөг нэмэр чиртэй юм л. Тэгвэл зан үйл хийд юм болоо. Тэг. Эй. За. Болдгоо юм байна. Тэс нэг юм. Энд бас л энэ дотор аргалт болсон байна. Энэ газрыг сайн мэддэг хүмүүсээ өл комментоор бичлэг үлдээгээрэй. Бичлэг гээд коммент үлдээгээрэй. Энэ зөөрч ингээд усчих юм л. Наа чи битүү хоо. Жижиг юм байна. Ишэж камер оруулаад үзэх. За. Йоо. Би бол багтах ч юм байна ш. Зөөр нэг хэрэгтэй юм байж. Эсвэл нөгөө хамрын самсаа шархирж байна. Тэм бодог шиг юм шиг сонь өнөр юм тий. Гэрлээс. Нэг чод шиг юм бэ. Сая бичлэгээр нь тасалдуулаа ичлаа. Хаалх нь онгорхоо байт юм гэсэн. Доогор нэм шургаацсан чи. За гарч ирээд тавьчих. Юугаа яах та бичлэгээ таслаа ичлаа. За. Одоо яах вэ? Одоо нөгөө имлэгийн нэг тойрч хайх уу байлаа. Энэ хоёр жоох явж үзэх үү? Одоо тэгэлт Энэ ч тэгш юм шиг зөндөө айл майлуудтай. энд харуул хамгаалалттай ажиж магадгүй юм шиг байна. Энэ удаагийнх зоон сул дугаар болж иж магадгүй дугаарч эпизодод оруулахгүй гэдгээ дахиад хэлчихье да. Хүн шүглдээд тах шиг. Бодвол нэг саж хөлхний л хэсгэрээ юм л. Биш. Машины тоор өмсөж байгаа юм биш. Эпизод 8 бол маш гоё дугаар орно гэж бодож байна. Тэ. Миний хувьд. Заавнаагаад машин нь олдчих юм бол маш гоё дугаар гарна. Хөдөө явна. Огц мэдрэгчтэй гэрэл мэрлэстэй. Гэрэлтэй. Тохиолдоогоор анхахгүй. Манай ч бүр айл гэр шүү дээ. Тийм үү те. Энэ юм бэл. Иш орч үзв. Тэгвэл
нохоо хүрээд ирэх. Гэхдээ нөгөө юу гэсэн штэ. Манай нэг үзэгч бид хоёрыг бие хамгаалж яваарэ гэд нарда. Бэлтэн буугаад тэгээд хаан бурахаа. нөгөө хутгаа болсон. Энэ цахилгаан бурахатай болсон. Ямар ч гэсэн. Читэд яг юм үрээд ирлээ цахилгаан бурахаа суулж аваад нацгнуулж чадах уу? Амчих уу? Эхлээд бууга гарч ирээд нохоо хүрээд ирэх юм бол буудна. Тэгээд жоохон өргөнгөт нь бэлдэж дахиад дайраа хүрээд ирвэл борогоо гаргаж ирээд тачигнал. Энэ юм бахан мод авчираад гараад. Хаддаг яндруу ичсэн нэг. Хуучин нураад унцж авах үед чинь. Хуучин хийдээс мал та газар байна. Шатчихсан юм шүү те. Тийм л юм шиг. Дээр маяг. Чи юу нэг юм байна. Чорт. Чичгөрөө ч юм уу юу чи. Зөөр ч юм уу. Хараа мото болохоор хийх шигч гэдэг юм. Өрөө гэсэн чинь ангарахаа штэ. Хоёр хос гутал байна энд. Цэвэрхэн гутал биш үү? Холбоо гутал. Угаацсан байсан гутал нь нохоо зугаад түрээд ирсэн баг та. Ийшээ бол ингээд айлмтам янсын бол авчлаа. Ч та тэгээд нэлээд хаана идэв л. Тэгэхгүй энэ авис ороход харагддаг л гэж яриад байсан да. Харагддаг аа. Тийм. Энэ авис л харагддаг. За болохгүй бол хоёлаа нэг тойрох юм уу машинтай. Машинтай ч энэ үр тойроод авах гэж байгаа хоёлоо. Энэ уулан дээр гарах байхгүй. Юу. За энэ авчист. Айгүй амар чулуутай байна. Энэ гэрэлтэй шатаар нь яваад төрөгний тал тасраа ивч байна. Манай ерөөс юм хашааг даваад ороод ирсэн юм тий. Хулгаагаар л хараад ноцаар л хараад ирсэн. Энэ бол хулгаагаар л. Тэр гэрэлтэй шатаар нь уулаад авирч үзэхүү те өндрөөс ойр орчимд нь барилга байгаль юм жив байна үзэхүү. Одоо хүн харчил загнах үйл хоёлын. Гайгүй л гэдэг. Энэ угаасаа энэ замууд ингээ гэрэл тавьсан байгаа юм чинь хүн алхахад гэгээтэй байлгах нь л гэж гэрэлжүүлсэн зам байгаа л гэдэг. Шат. Харуул нь урж ирэл. Ой таар гэр. Харуул нь хөрөөд ирлөө бид хоёр өстө. Ингээд за баг. Бие ариусгаа явж гин өө хурд мөрд эргүүлээ. Хүрээд ирэл нөө балгасыг асуучвал тий. Тий. За нэлээд төгсөж байгаад бичлэгийг өргөжлүүлээ да. За hi guys, hi. Hi. Саяны нөө тэр дамбын одоо тэр эмнэлэг гэдэг чи хийдэрхүү маягийн болцсон юм байна. Хүнээс асууж үзлээ. Энэ нэг хоёр давхар хийдэрхүү болцсон штэ гэж саяны хүн тэгж байна. Тэгээд манай хоёр яахаар шийдлээ. Энэ авирууд ингээд балгаас олдохгүй одоо мэдээ сая хэлсэнчлэн одоо энийг эпизод 8-д оруулахгүйгээр зөвхөн нэг энгийн зөвхөн нэг дугаар болгоод оруулчаа гэдэг. Одоо нонитер даргоны тэнд байдаг нэг орхигдсон одоо нэг зочид буудал байдаг штэ. Тийшээ явж үзэхээр шийдлээ. Ямар ч гэсэн үүр цайхаас өмнө тийшээ явъя гэж шийдлээ. Тэгээд тийшээ явцаад
явцгаая да одоо. Тэгээ ямар ч энэ бичлэгийг бол эпизодд оруулахгүйгээр зүгээр за тусгай дугаар гэхэд цаашаа нэмэлт дугаар гэж оруулчих та. Тий. Яг эпизод 8 бол гоё хийнэ гэж бодож байгаа. Эпизод 8 бол үнэн галзуу дугаар хийнэ. Амлаж байна. Ямар ч хөдөө гарна. Окей. Тий. Ажлаа зохицуулж байгаа. Нэрээ бас энэ далимд бас яагаад хагасаа өдөр бичлэг орсонгүй вэ гэдэг тайлбарлачих гэж бодлоо. Ажил мэдээж маш их байсан. Тухайн өдөр оройтой таарсан машин олдоогүй. Манай хоёрыг хөөс явна гэдэг мэдж байгаа бах. Машин олдоогүй. Түшигч завгүй байсан, би ч завгүй байсан. Тэгээд уулзалтах зав нь олоогүй тийм ээ. Тий. Тиймэрхүү байна да. Одоо хоёрын дажгүй. Тэгээд бид хоёрын аль альных нь бас ингээд ажлын зав чөлөө мөлөө юмнууд нь болж өгөхгүй яваадлаа. Тэгээд бас нэг хөвийн нэг жоохон асуудалтай байлаа. Тэр биднийг хэцүүлчихэд ямар ч эпизод 8-ыг бол тэгтээ удахгүй оруулнаа. Тий, удахгүй оруулнаа. Тий, өөр хөдөө орон нутг руу явъя гэж бодож байна. Тий. За одоо шууд одоо ярьчтэй юм уу дөө. Хүмүүст айгүй санал ирүүлж ирсэн л да. Энэ газар л орж ирсэн. Амар яриагээд нэг өтер зөвүүн яриагаа оргил энэ төр байдсан шүү дээ. Яг тэр хэд ороод нэг айгаад нэг зугцсан тэр нэг улаагийн би нэг үзсэн юм а. Тэгээ тэр бас их үзэгтэй гоё газар шиг санагдсан. Тэгээ тийшээ явъя гэж ерөөдөө бодож байгаа. Тий. Хаалга маалган савгдаа. Тэгтээ тэр салхинд л савгдсан байх гэж би бодож байгаа. Тэгээд тавилт байсан байна уу үгүй байна уу гэдэг нь хоёлоо очиод харчий тий. Тэгээ ямар ч нэг биеэр очиод тэглэж шалгачээ. Мэдээж тавилтгүй хийм. Тэгээд өртөөгийнхээ айц цухтаас яг үнэхээр тийм эвгүй газар байна. Хэдий яг сүнс харагдахгүй байгаас гэсэн яг нэг энергинд мэдрэгддэг те төвчгээ. Амар хүүхд даагаал нурууны шар ус босоол байдаг те. Юм харагдахгүй байгаа хэрнээ. Лавдаг тэр нэг цэргийн анги дээр бол тиймэрхүү мэдрэмж бол нэлээд төрсөн. Тий. Хоёулаа гэхдээ энэ дамбыг хийдэг юм мяа гэдгийг мэдсэн бол те үе очихж 5 шар руу яваад шууд тэр зочид буудлын руу оронгуудаа цаашаа үргэлжлүүлээд үүр цайхаас өмнө нөгөө евро дээрээ орж чадаагүй нөгөө нэг ягаан байшин руу орчих байж үз гэж бодлоо. Тийм шүү дээ тий. Тэр ягаан байшингийн байршлыг манай нэг үзэгч явуулсан байлээ ингээд хоёлоо буруу эсрэг зүг рүү яваадсан байл ч та баха айгаа явуулсан. Голоо өгсөд дээшээ явдаг байсан юм байл л дээ. Уул яг хажууд ирсэн байсан байна даа л гэдэг тэгээд жоохон өөр тийш эсрэг зүг рүүгээ явсан байна л гэж хэлсэн. Одоо орцсон ийм суг юмыг оруулалтаа нэштэй гээд даргоон руу явж байна да. Одоо шөнийн 2 цаг 56 минут болж байгаа шиг байна. Яаж одоо бас нэг иймэрхүү юм оруулчиход хүмүүс үзэгчтэй хүлээлгэж иймэрхүү юм оруулах нь ч сайшаа гурилдсан болчихсон тий. Тийм болохоор ямар ч гэсэн өөр цайхаас өмнө тэр зочид буудлын руу нэг ороод гараа. Бид нар зочид буудлыг харж ирсэн. Энэ бас за яг даргоон бас нэг олон хөлийн газар ч гэсэн бас ороход бас хөөрхөн л газар байна гэж харж ирсэн. Тэгээд сая гин тэр санаанд ороо за тийшээ явъя даа гэл. Тэгэл тийшээ явцгааж байна да. Тэгээд очоод бичлэг өргөжлөх байлаа. Тэгээд за ямар ч гэсэн нөгөө буудлын дээр очоод бичлэг өргөжлүүлээ да. Түр баяртай. За манай хоёр явсаар гоод хүрээд ирлээ дээ. За орох уу? За ороо. Үүд онгорох байна уу? Эсвэл дараа татаа ицсэн байна уу? Ай энэ чоожтой юм шүү дээ. Цанхнууд нь бүр битгийч байна тий. Ой. Яат юм болоо. Миний өмч хөрөнгө болохоор бас эвдэж сүйтгэл орчлохгүй хаа. Онгороход цонхоо үйл сорог өмч цонхороо л хараад. Энэ гэртээ аль харуулна юм болоо. Гэр биш үү? Тийм дээ. Тэгсэн ханцыг 130 байлоо. 30 машин зогсож байна. Хөө тэр одоо торгуу байсан л ингээ орчихгүй. Энэ торгуу байсан юм шүү дээ нүгээр орчихгүй тий. Зөөр. Энийг хуу татвал чуу татгал юм байна л да. Яах вэ? Хүний өмч хөрөнгө гэдэг онхолоо. Хард.
Зээж мэд чи энэгээр яваа. Энд нөгөө нэг Avenium гэж бичсэн байсан юу шүү дээ. Нөө хангаа дээрээс нөө. Тий. Avenium гэдэг чинь хамтлаг юм шүү тий. Avenium гэдэг нэг үзэгч залруулад хэлсэн байсан. Аа. Энийг хоод татчих. За харуулна гачрал цаг энэ хамлаа. Яг л. Ийшээ яаж гарах вэ? Наач тест арай л хөнгөр юм байна. Өөр энэ хоёр орчмоор нүкс үв байна уу? Хангаа руу 2 давхарлуу нь авирж болсон юм чинь авирна да тий. Болохгүй бол авирна да. Бүр болохгүй саяныхыг хоо татна. За үгүй нэг тойрол харчаа да. Ямар ч онгохоо цонхоо байж ич юу нэмээд тэгээ. За манай хоёр нь явсаар бод. Гэрашны хүүд нь онгохоо идэв. Тэгээд ингээд лод ороод ирлээ. Вау. За энэ газар нь бол түүх мөхийг бол сайн мэдгүй. Зүгээр л нэг орхигдсон буудал гэдэг утгаараа сонирхолж байна. Фото хавнах шорт хүрсэн. Халуусны газар юм уу? Халуусны газар биш юм шиг байна тий. Биш баха. Энэ одоо буудлах өрөөнүүд нийлээсэн юм шиг байна. Ийшээ дэше гарах. Энэ шатчихсан юм тий. Тийм юм байна. Чашиж чи юу байна? Пими чорт. Хогийн авааха. Тийм ээ тий. Хаваа гинэж. Энэ төглөө. За энэ зүгээр жижигхэн хойл малэр. Бас хүүхдүүд сараадсан л Тийм байна. хөлд орохоос авч явах бол. Хэдэн давхар байсан бэ? 4 давхар байсан уу? Тийм эс аха. Оо шүү. Яагаад ашиглах та байсан юм бэ? Энүүд бас юм шатах юм шүү дээ. Мэдг. Нөө сатаны тав шүү байна. Энүүд яаж юм бол? Йоо. Яаж ин? Юу дуурсан? Хог авчирч гээдсэн юм.
бас л нэг Улаанбаатарын том хогон цэглэлийг Тийм байна. ойлгож байна да. Нөгөө л нэг тавар шунуудыг энэ тэнд зураа ицсэн бах юм. Харин шалгаадаг. Энүүд нь гарах уу? Рус түрүүний шатад өгсөн. Энүүд л гарч байна. Ялгааг бол 2 дахь хорт нь гарах байлгүй дээ. гадаа машин жишээнд дуурайд салхинд хаалга малгах савагдаад байна уу? Гадаа том биш ирсэн шүү дээ. Чулуун болгоод. Тэгээ энэ дуурчлаа юм байна л да. Сая тэгтээ эвгүй дуурлаа тий. Тэглээ. Эзэн цаг чи хүн төгсгөлт чи юм. Битүүр тий. Хаалга цонхнууд нь онгорхоо болохоор айгүй их салхисан иччихв. Гадны дуу чимээ мэгж хүлээ хойлоо альдасаа ирлээ. Та хаашаа явах вэ? Биш явах. Нэг юм өрөөнүүд л бай. Ээл хог шууд урцсан. Диважин дуулцъя. Доос. За диважин дуулцъя явуулцъя. Эйгнө. Ах ихч дүү. Ах ихч дүү нараа хог энд бөө хаяач гэнэ. Ер нь бол харин тийш шүү дээ. Энд хог мог яах гэж балгас гэхээрээ л нэг хогийн цэвэр. Харин сүнс ч гэсэн цэвэрхэн орчлон байх хэрэгтэй үстэй. Тийш шүү дээ. Сүнс гэхээрээ л нэг заавал хог навсан доо. балер юм дотор байх хэрэгтэй шүү дээ. Ай зя. Банач усуроо. Тийм ээ. Гадны дуу чинь бол энэ дотор снайгуу сонсогддог юм тий. Хамгийн цонх нь онгорхоо болохоор угаасаа ч хөл хөдлөнтэй газар гадны дуу чинь бол амар сонсогддог. Сайн байна уу та гэнэ. Сайн байна уу. Юу нөө алж арцсыг амдаар бүчөөд арсыг гэж байгаа. арцсыг гэж арсыг алж арсын амдаар нөвчөөд Энэ одоо нэг Авекниум гэдэг хамтлаг гэлөө. хамтрал Тэрний лого мөн үү? тэрний лого яваа. Бас рок мок юм шиг байгаа тий. Энд дээр яд юм бол Air Force
Үлдэх систем болоо. Санаа хөлдсөн аа. Үлдчихлээ ш одоо нэг 3 айхын бүр аа. Ох. Ябин тийт хаяа. Сайн байцгаана. Энэ өрөөний сүнснүүдэд бол хүрээдрээ. Энийг яаж юм бэлээ? Hello everybody. Монгол цагтаа бас сайхан газар байсан юм шиг байна уу тий? Тийм ээ. Дэжгүүл гоё буудал байсан л таа шүү дээ. Биш явлаа. Эндээс ирсэн үстэй. Тий. Тэр чи хоёлоо энэ шатаад байгаа юм гэсэн үг. Дээвэр дээр нэг юм салхинд дуграад байгаа юм бах та. Тэр нь салхинд л юм дуграад байна уу? Гадаа юм дуграад байна. Гадаа ч юм уу. Бурхан минь чи цонх байхгүй болохоор сэвгүй дээ. За эцсийн давхар уу? Эцсийн давхар. Эцсийн давхар ямар бохор байна. Оо, бүр ингэ жардакн дээр гараад ирсэн. За энэ доош юм орчихгүй. На болгоомж таахгүй бол доош цөмрөө орж магадгүй шүү. Нэг иймэрхүү эртний боргоны харьцаг барьцаг шүү дээ. Өшөө нэг иймэрхүү. За. Мэж тийш явж тэрний нөхрөө юу нь харчаад ш. Хатако. Хөсөлсрүүд нь ямар муухай дуурт юм бэ те чихэнчээртэй. Тэ. Энийг зураг мураг надад. Энэ газрын сайхан тогтцолоо сэргээгээд авдаг юм бат те. Харин ээ. Энэ одоо юу нэг газар вэ? Хор сонио ботох газар. Мэддэл наач. Everybody.
Чивнүүр байна. Нара. Тастаа орч ирэх хүцэн бах шүү дээ. Бас жоох хутаа тэгж нэг өөр үү. Бас нэг нарийнх юм. Тийм үү. Тохооны толгооны ясэнд ямар юугаа хийж вэ? Баярхны шилнүүд л их байх юм байна. Асал нөгөө аван юм. Ойлоч юу лээ? Одоо ийш орох лөө. Ийшээ сая орцсон газар шүү. Дахиад ийш. Бас тамга 5 шууд их зурсан газар. Ингээл төгсгөл юм уу да? Ингээл аваад дуусч байгаа. Энэ өөрөө ингээд онгорхоо. Гэж хардаг энэ төр. Тэрдэг юм байна. Гацуур байна. Зээ. Юу пудрны тол юм уу? Надад юм харагдах нь гэснээс энд толинд юм харагдаг. Өөрөөсөө өөр юм болж харахгүй нөө. Энэ угаасаа сүнсгүй газар юу байх вэ? Стевит. Энэ цаа юу дуурч вэ? Тэнд даавуунууд салхинд хөтлөөд байгаа юм шүү дээ. Хунгардаа хийчихсэн. Энэ минуугаар хоёул оруулсан. За. Сат. Энэ яасан? Нүд ам шиг харагддаг тий. Хотын эдэн газрууд бол За хоёул энэ давхруудын аль нь арай цэвэрхэн байсан бэ? Нэг газар нь цайлчаад тэгээд хөдөлгөөдөө. тэгээд Заншил ясаалаа. Заншил ясаараа цайлчаад тэгээд хөдөлнө гэж байгаа шүү дээ. Суучмаар юм болчвол буудлаа энэ диван юм байдаг. сандал мандал авах юм болоо. Энэ бараг цэвэрх юм шүү дээ. Энэ бараг цэвэрх юм биш. Энэ дотор хоёулаа энд нэг суух юм алаад ирээд тэгээд бараг хайрцан мэрцэн дээр суучвал яах вэ? Цэгт амар бохор юм аа. Хоёулаа сандалтай л болмоор юм байна даа. Нэг жижигхэн дэлгүүдийг сандалтай авах бол. Өөрөө явчихдаг тий. Өөрөө л авчдаг. Суух гэхээр л суух юм болтгоо. Хэцүү ч юм аа. За hi guys. Цайны цаг.
цайллан цаг гэж юу? Цайлан. Тий, цайллан цаг. За энэ даргоны нуртлын орхигдсон буудал бас нэг сонирхол төрсөнгөө түрүүний ярьжсэн шиг яг эпизодод оруулахгүй гэдгээрээ зүгээр л энгийн бичлэг бэртээр л оруулж тий. Тэрс эпизодтой гоё сонирхолтой юмнуудыг л оруулна гэхээс иймэрхүү юмыг оруулаад юм байх зүгээр. Тэг нэмэлт дугаар гээл. За ойлон ч одоо ярихаар юу болъё? Бид хоёрын ажил бас нэг нис чаддгүй тагтаа байна. Тэ. За ямар ч тач үзэгчдээсээ бичлэгээ нэлээ удаасан дуучлаарай гэж хэлмээр байна. Тэгээд дараачихаа бичлэгнүүдийг тэгэл аль болох ер нь бол зүгээр тасалдахгүй. Гэхдээ зарим нэг нөхцөл байдлаас шалтгаалаад бичлэг орох хугацаа жоохон удаашрдаг ч юм уу, тиймэрхүү юм бол тохиолдож магадгүй. Тэгээд тий. өмнөчлөгөн дээр юу гэжсэн? Юу бичлэг бол саяалт жарахгүй таслалтчлаа л да. Тэгээд хотод дотор хайгаад байвал нойлогтой газрууд маш ховор юм байна. Бичлэг хийх өдөр болгоно нэг хүүтэн байх юм тий. Харин дандаа нэг амар хүүт. Яг одоо энэ буудлаас л ямар ч тийм энэ хэрэг мэдрэхдэггүй л. Эсрэг талд хуучин дарга харагдаж байна. Биш орж чадахгүй бол түрүүн тэр цонхмон хорлоор гэж бодчихлоо шүү дээ. Авирч мөрөл. Тэгсэн чи доотлын V1 давхрын гараж өнгөрөх юм тий. Яа. Ангочод. За. Оо сони юм да. Yes. Шүн болохоор тэгдэг юм. Яаж. Бас уулга харагдахаа болж байгаа юм. Ямар сони юм бэ ч. За бэрхээр судалж байна. Донешн унших гэдэг. Тий. Ой, цонхшонгол болохоор яаж чадна эндээс салхи орж ирээд. Харин тийм сэлхтэй. Энэ ааврыг хүүтэн хамруулж байна тий. Интернет сервис хаан банк гэнэ. Тэн хаан банкн дээр алдаа гарсан юм шиг байна. Болгүй дээ. Өөр чи ярьж хэлэх юм юу гоо лээ. Харин ээ. За амартаач манай ажил бол маш орой тарж байгаа. Тэгээд унаад хэрэггүй байсан болоод эпизод 8 орж чадаагүй. Түшинж за болоогүй. Энийг бол дахин хэлж байгаа. Үзэгч тус чатаар их орж ирж асууж байгаа. Гайгүй юу яаж юм? Ээж нэг санаа зовсон хүмүүс бас нэлээд байна лээ. Тэгээд бас шантарж байгаа мó болж байгаа мó гэдэг. Бид хоёр бол шантрах болоогүй шантрах ч юу бах. Тийм бичлэгээ бодлно гэж бол ер нь байхгүй. Зарим нэгэн хүчин зүйлс зарим одоо шалтгаанаас үүдээд зүгээр бичлэгийг орох хугацаа л жоохон уртсаж магадгүй. Түүнээс бичлэг бол болно гэж бол ерөөсөө байхгүй те. Тий байхгүй. Энд чи одоо зүгээр л нэг дуршилтын эхний сизон бол зүгээр нэг дуршилтын сизон болоод явж байгаа болохоос. Дуршилт дээр одоо шантрах юм бол одоо ямар хэрэг байх вэ? Тий. Тэрч ч одоо цаашаа зөндөө том зорилго шүү дээ. Япон явна гэж байгаа. Японы сүнстэй газрууд гэж байгаа. Оросын нөгөө Чернобыль мөн үү? Тэр Чернобыль юм лээ. Украинд ч лөө. Украинд нэг хэлмэл яах нь энэ дайндаа жангайг бол бас тийм Чернобыль явъя гэж бодож байгаа. Тийм. Тэрс нуурд хөрш мөршөөр бас явна хятад руу. Би одоо тийм бээрэг болцсон юм баг. Дайсвал цонхноос тэгж ямар салхилаад байна уу?
Тэгэхдээ яг муухай хорлож байгаа юм шиг бичлэг хийх үеэр л амар хүүтэн байгаад. Яг юм хүүтэн үеэд нь тараад. За ямар ч тааштай юм тэгээд энэ удаагийн бичлэгээр ингээд нэг юм тусгай их цаашаа нэг юм дугаар орууллаа. Тийм. Тусгай гэж яриад юугүй. Тийм. Зүгээр л энгийн Тийм. та яадаг зүгээр ингээд эпизод 8 ортол зүгээр Одоо юу гэдэг төр үзчихээ. Төр үзэж явах тийм дугаар л юм уу да баг. тий. Одоо бүдүүлэг шулуухан хэлчихэд одоо тийм л дугаар гэсэн үг. Тий. Төр үзэж байгаарэ гэл. Нэг тиймэрхүү дугаар муур гэж яримаар байна. Тэг хоттой яг ойролцоог машин хүн хөдөлгөөн байгаад байгаа болохоор бас юм тийм гоё vibe бүрдчих хөхгүй байна л та. Тэгээд одоо юу гэдэг юм. Яг хөдөө ихээр гараад ирэхээр бас хээр зилүүд газар бас эвгүй гэж магадгүй бах тий. Тий. Хөдөө ихээр нэрээ юу гэдэг юм л нэрээ тэр одоо тэр газар чинь Саран өхөө театр гэсэн амар яриагийн хүмүүсийн гарч цухтаадаг. Тэгэхээр тэр чинь 4-5 л байсан баха. Тэр болоог нь үзчих ямар ч тэгс. Тэгээ нэр цаашаагаас нэлээд яваад их Том байгууламжууд юм уу тий. Тэр нь нэг юм театр байсан гэсэн. Ямар ч байсан өсрээд нэг 2 моёр давхар харагдлаа. Ямар ч байсан нэг тийм 2-3 байшин байсан. Ингээд хаалга малгана гэж савагдаад. Тэгтээ амар салхитай л байсан. Том жижигэр бол ерөнхийдөө нэг сумын төвийн соёлын төмүүд байдаг шиг тиймэрхүү хэмжээтэй л. Чи тэр болоогийг нэг орж үзээрэй зөө. Тэгээд ингээд хаалган савагдаад би бол тэр салхин цавагдсан л авахцтаад байгаа. Тэгтээ салхин цавагдсан ч гэсэн оронгот юм дотортлынх нэг хаалга ингээд савагдах шиг болсон аахгүй. Тэгээд за энэ ч бас хөдөө ихээр тэгээд бас нэг жоохон үзээтэй газар гэж магадгүй үстад. Тэгээд цаашаахан бол бас нэр их газрын чулууч бас эвгүй гэж яригадаад байдсан шүү дээ. Тийм тэгээд тэр их газрын чулууг бас цаг үе бол бас очиод хонцуулахтай ч санагдсан. Одоогоос яг анх эхэлжсэнийхаагаа бодоход одоо зүгээр хөдөөр нутгийн зэлүүд газрын тиймэрхүү газрууд л сонирхолд очиж байна л да. Тийм. Ямар ч ингээл хүмүүс тэр сүнстэй гэсэн энэ сүнстэй гэсэн гэдэг энэ хот доторх хөдөлгөөнтэй газрын иймэрхүү юмнууд бол одоо бүр ерөөсө сонирхол татгаа байчлаа. Тэгээд одоо хөдөөр нутгуудын газрууд их сонирхолтой. Тийм. Дан ганц балгас гэхгүйгээр тий одоо нэг ямар энэ тэмдгийн төгөртэй даваа маваач гэдэг лөө. Тийм. Тиймэрхүү газрууд жишээ нь одоо тэр хөхөөл муу байна тий. Тийм. Арангайн төгөртэй даваа гэдэг ч лөө тиймэрхүү газрууд байна. Тэгээд тийм хээр зилүүд газрууд л сонирхолтой татчих л да. Тийм. Хээр зилүүд газар бас хийвгүй. Тэнд нэг ч хүн амьтан байхгүй тийм газрууд. Тийм. Тиймэрхүү газруудаар энэ зам юм. Харин энэ зам сайхан гоё нэг дулаахан зам болоосаа л гэж байна. Орд. Нэг 5 сар гарахаар нэг сайхан дулаарч хөлбөд тий. Одоо 5 сар гараад яг дулаарх. Уг дулаахан л байсан л да саяхан ч одоо шүн мөндө дулаахан л байсан шүү. Өнөөрөө л нэг амар муухай хөгийн хөтөн байдаг. Яг нэг өдөж байгаа юм шиг л бичлэг хийх болохоор л муухай үүдэн болсон тий. Орд. Одоо чиний Дээрийн бичлэгэн дээр чинь бас гайгүй явж ирсэн нь тэгээд яг тэр сүүл рүүгээ амар хөтөн болоод сэлгтэй болоод сэлгтэй болоод. Одоо чиний яг одоо энэ чи хоёулаа 7 дугаар явцсан байгаа шүү дээ. Яг тэр 7 дугаар дээрээс хамгийн хүүтэн гэж санагдсан нэг ямар дугаар вэ? Хамгийн хүүтэн гэх юм бол юу вэ та? Орос цэргийн англи байна. Би ч бас тийм бодчих. Бас л тэр чинь бүр найгуу маргааш өглөө хоолоо улаагаад тий халуурч малуураад хөлмөл тасрангаа алдсан. Тэр чинь аргагүй яаж яах гол руу цөмөрч байгаа хөлөөцгөө хойлоо тий. Тийм яаж байгаа тэр дугаар дээр чи яаж байгаа нөгөө нь арчна. машин сэнтэйгээ гол дотор сууж суугаад жоохон факттай явсан л та. Тий. Стол нэг нусаа ацартанаа нэг ташгал гэртээ ирсэн шүү дээ.
Харин Амис найтан тэгэл ширлэл яваад гэсэн тий. Нэгс өглөө нь халуурч малаар үзэр. Аазлахад өглөө нь амралтын өдрөө таарсан л та. Тэгэхгүй ажил дээр очисон бол бас л тэр өдөр ч чанга өнгөрөөш бас л. Тий. Ажлаа та нутггүй гоё зохицуулаад яг нэг цагийн менежменттэй болоод ирэхээр яг гоё болох гэдэг юм аа. Миний ажил чинь тэг чинь нөлөө яриад харсан шүү дээ. Тэгэд нөгөө газраа хайж судалж явсаар л айгүй л үүр цаагаад сөвнөгөр шиг юм бол. Гинээр бас нэг тиймэрхүү л. Энэ дэр нэг юмыг дахиад автаад хэлчихэ. Нөгөө нэг хүмүүс авч явна гэдэг маань ингээд тусгай дугаар дээр тэгээд ингээд яг ингээд бие даагаад явах чадвартай сэтгэл зүйн асуудалгүй тэ одоо арга хэмээр өөрт юу тохиолдох тэр мэрийг ингээд бодолцсон бүх юм дээр ингээд анхаарсан тэ ямар нэгэн асуудалгүй гэсэн тийм хүмүүсийг нөгөө тусгаар дугаар дээр авч явна гэдэгцэн байгаа. Тэгэхэд зарим нэг хүмүүс бас холбогдож байна л да шууд дээр нэг холбогдсон ялах хүүхдтэй мөхтэй гэдэг бас яаж одоо тийм нялхнаад хүүхдтэй хүмүүс янз эвгүй сэвтэй газруудаар давуулаад яваад иж болох уу. Нэгдүгээрт одоо тэр хүүхд мөхтийн аюулгүй байдал, хоёрдугаар тэр хүний өөрийн аюулгүй байдал, арга гэрийнхэн аюулгүй байдал. Тийм учраас бас хүмүүс бас яг өөртөө бодолцож яаж холбогдохгүй болвол тэгээ холбогдоод ингээд нөгөө саналын хүлээж авах боломжгүй байна гэдэнгүүт шууд одоо жоохон зөв бусаар хацаж мэрцсэн тиймэрхүү юм сая бас анзаарагдлаа. Тэгээд тэн дээрээ манайхан бас анхаараарэ гэж хэлээ. Яаж ч үгүй нийлх биетэй хэрж бас хэцүүлтэй. Тэ. Одоо ингээд энэ дугаар муугаар одоо ингээд жоо сул болж байгаа ч гэсэн яг жигэн чанга газруудаар ороод үзвэл яг тухайн хүнд мэддэхгүй мөртлөө яг үр хүүхдийн аюу араадаг гэж сонсч байсан юм үздэг хардаг хүнээс шүү. Бөө зайран лам тиймэрхүү учир мэддэг хүмүүсээс тиймэрхүү юм бол нэлээд сонсч байсан шүү. Дэмийгээд за тэгээд ямар ч чинь бичлэгийг нэг ингээд төр зур орууллаа. Тэгээд дараагийн эпизод 8 дээр уулзъя да. Тэгээд 8 хүртлээр түр баяртай л гэж хэлье да. За эпизод 8 хүртэл түр баяртай. Баяртай.